Монгол улсын нийт хүн амын 3/1 нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс хамааралтай ажиллаж амьдарч байна. Тиймээс малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад малын эрүүл мэндийн тухай зайлшгүй ярих ёстой асуудал юм. Ер нь хүн төрөлхтний үндсэн хүнсний үндсэн хоёр хэрэглээ байдаг. Нэг хэрэглээ бол мал амьтны гаралтай хүнсний хэрэглээ. Нөгөө хэрэглээ бол ургамлын хэрэглээ. Малын эрүүл мэнд гэдэг бол Монгол улсын төвшинж, олон улсын төвшинж хамгийн чухал асуудал. Яагаад гэвэл ялангуяа Монголын хувьд бол Монгол мал эрүүл ижиж, монгол хүн эрүүл байсан. Мах сүмний тэр бүтээгдэхүүний онцлог энэ төр бол дэлхийд гайхагдсан ийм онцлогтой ийм л малтай орн Монгол орн болоод өнөөдөр дэлхий дээр бол яг байгалаараа, экологоороо яг цэврээрээ байгаа бэлчээрийн ургамал идээд түүгээрээ хүнс үйлдвэрлэдэг мал бол зөвхөн Монгол мал. Зөвхөн Монгол мал. Ямар ч химийн бордоо, ямар ч химийн хөлц байхгүй бэлчээрээс олж байгаа мал бол Монгол мал. Тэр үеэс бол ерөөсөө бэлчээрийн мал аж ахуй энэ дотроо мал аж ахуйн салбар дотроо за энэнийг эрхлэж Монгол улс бол Монгол хүн амьдарч ирсэн. Дэлхийд дээр 8 тэрбум хүнтэй болчихлоо. 8 тэрбум хүнийг амьтны гаралтай уургаар хангана гэдэг бол маш том асуудал. Дэлхийн нийтийн том асуудал болж байна. Тэгтэл манай улс ч гэсэн өнөөдөр ингээд малын тухай асуудал яригдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань хүнстэй шууд холбоотой байж байна. Тэгэхээр малын эрүүл мэнд яагаад чухал вэ гэхээр хүний идэж байгаа хүнс эрүүл аюулгүй байх хэрэгтэй. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйд үйлчилж байгаа мал эмнэлгийн байгууллага бол бас их олон жилийн түүхтэй л дээ. Тэгэхээр бараг 13 дугаар зуунаас өсвөлээл энэ түүхийг бол ярих учиртай болж байгаа. Мал эмчилгээний арга малчтаас ард түмнээс өөрсдөөс нь гарсан арга. Тэгээ энэ арга бол сүүлдээ бас тодорхой хэмжээний системтэй болоод Монголын ардын уламжилт мал эмнэлэг гэдэг нэрийн дор бол олон жил хөгжиж ирсэн л дээ. 1918 онд Оросын мах экспортдог байсан хүн мялзангийн вакцины үйлдвэр анх байгуулж тэр хүнээс Богдоон засгийн газар 1923 онд авснаар Монгол улсын малын эмийн үйлдвэр эхлэл тавьсан түүх. Тэгэхээр 23 онд анхны мал эмнэлэг байгуулагдахад бол энэ ардын эмчилгээний аргандар нэмэгдээд Европын мал эмчилгээний арга бол нэвтэрч орж ирсэн. Тэгээ энэ утгаараа бол тэр үед мал эмнэлгийн байгууллага жинхэнэ утгаараа байгуулагдаж тодорхой бүтцэд орж тэгээ явсаар хагаад 1998 он хүртэл бол Монгол улс өөрийн гэсэн мал эмнэлгийн бүтцтэй тогтолцоотой бүх аймаг суманд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ийм байжгаад 1998 онд бол сумын мал эмнэлгийн байгууллагад хувьчлагдсан. Хамгийн их малчинтайгаа ойрхон байдаг хүн бол сумд малын эмч. Тэгэхээр малын эмчүүд бол хувийн нэгжийн малын эмч малчдыг соён гэрүүлэхээр шатараатай, төлөвлөгөөтэй ингэж аргамжаа амаар байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ажил үйлчлэгийг нэгдүгээрт сурчлан таниулах, хоёрдугаарт тэр өвчнүүдийн хор ахирлыг малчинд ойлгуулах. Тэр малчин зүгээр малчин биш шүү дээ. Тэр бол хүнс үйлдвэрлэгч байхгүй юу? Хүнс үйлдвэрлэгч гэдэг талаас нь малчныг соён гэрүүлэх. Энэ ажлыг бол заашгүй хийх хэрэгтэй юм аа. Манай мал эмнэлгүүдийн дундын оршоо бол анх 2013 онд байгуулагдчихлаа. Зүгээр үйлдвэрлэлээр ажиллаж байгаа малын эмчнэр өөрсдийнх нь санаачлагаар байгуулагдсан. Одоогоор бол нийт 940 мал эмнэлгийн 500 гаруй мал эмнэлэг бол манай оршооны гишүүн болоо явж байгаа. Малчинтай хамгийн ойр ажилдаг хувийн хэвшлийн оролцоо малын эрүүл мэндэд чухал үүрэгтэйг өмнөх хэсэгт онцолсон. Монголын мал эмнэлгүүд дундын хоршоо нь мал эмнэлгийн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын эмч нарыг чадварчуулах, тусламж үйлчлэгийг сайжруулах, малчинд боловсрол олгох, малын тоо толгой сайжруулах зэрэг өргөн цар хүрээнд мэргэжлийн судалгаа, шинжилгээ, төсөл хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсын малын бараг 55% нь шууд үйлчилж байгаа. Малчид руу хандсан бол сайн малч гэдэг төсөл байна. Энэ бол тооноос чанарт өрөөтэй. Ер нь бол малчдыг уламжлалт арга зүгээс илүү үр ашигтай, бүтээмжтэй ийм хэлбэрлүү шилжүүлэх зорилготой ийм төсөл хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллага болоод компаниудтай бол хамтран ажилладаг байгаа. Монголын мал эмнэлгүүд дундын хоршоо нь 2014 онд Дорноговь аймгийн Сайн шанд сумын Зүүн Баян баг, Улаанбаатар сумын Аргаланд,
Баянбогд, Сангийн далай баг болон Хөвсгөл суманд малын эрүүл мэндийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээг бүс нутгийн хэмжээнд анхудаа хийснийг онцолж байна. Клиник үзлэг хийх, бааснаас нь дээж авах, цуснаас нь дээж авах, тэгээ мөн анатоми задлан хийж үүсгэх төслийн зорилго байсан. Судалгаанд хамрагдах малчин үрхийг сонгохдоо орон нутгийн мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн Сайншанд сумын Зүүн Баянбаг, Улаанбаатар сумын Аргаланд, Баянбогд багийн 15 малчин үрхийг 1-р бүлэгт, Улаанбаатар сумын Сангийн далай баг, Хөвсгөл сумын 5 малчин үрхийг 2 бүлэгт гэж хуваан нийт 20 айлын 474 малыг хамруулсан. За уг төсөлд манай баг бол 2 баг гаргасан. Нэгдүгээр нь бол хээрийн судалгааны баг гарсан. Тэгээ уг хээрийн судалгааны баг нь бол тухайн саяын бүсэд ажиллаж байгаа сонгогдсон айлууд дээр очиж мал эмнэлгийн эмнэл зүйн үзлэг хийсэн. Хоёрдугаар баг маань бол судалгааны баг ба. Судалгааны баг маань тухайн орон нутагт байгаа өнгөрсөн 10 жилийн халдварт болон халдваргүй өвчин барьцуудын түүхүүдийг судалж гаргаж тавьсан. Өнгөрсөн нөхцөлд ямар байсан бэ гэдгийг тодруулж гаргахыг ингээд тэр баг ажилласан байгаа. Хоёрт нь бас судалгааны баг дээр бол хээрийн багаас авчирсан энэ дээжүүд дээр бол улсын болон хувийн лабораториудаар бол дээж шинжилгээг нь гаргаж хариун дээр нь бол дүн шинжилгээнүүдийг хийсэн байна. Судалгаанд 20 малчин үрхийн нийт 474 малыг хамруулснаас санамсаргүй төврийн аргаар 62 малыг сонгон авч цусны дээж, баасны дээж, эмгэг анатомийн бүрэн задлалт зэргээр судалгааны дээж аван мал эмнэлгийн хүрээлэнгийн эмгэг судлалын лаборатори, паразиттын өвчин судлалын лаборатори, бодисын солилцооны эмгэг судлалын лаборатори, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зэрэг улсын болон хувийн лабораторид өгч шинжилүүлсэн. 1 болон 2 дугаар бүлгийн малчтаас авсан санамсаргүй төврийн аргаар сонгосон 8 малаас задлан хийсэн. Задлан дээр бол эхнийхтэр нь бүтцийн өөрчлөлтөн дээр юу байна? Зүрх нь ямар байна? Бөөр нь ямар байна? Илэг нь ямар нэгэн өөрчлөлт байна уу гэдэг дээр бол онцгийн ялгаа бол хоёр бүсээс бол харьцуулаад үзэхэд бол юм харагдаагүй. Шинжээчд маань дахиад гистолог дээр бас харахад мөн бас энгийн харагдсан. Тайлбарлаад хэлэх юм бол 1, 2 дугаар бүлгийн малчин өрхүүдийн малаас авсан шинжилгээний дүнгээс харахад ялгаатай зүйл гараагүй. 14 оны байдлаар мал эмнэлгийн газрын статистик тоо баримтыг харахад Доронгой аймгийн хэмжээнд энэ сүүлийн 10 жилийн судалгааны тоо мэдээллийг төвлөрөөд нэгтгэхэд ингээд задлан шинжил үзэхэд 9 төрлийн халдвар төвчин гарч байсан бөгөөд 133 тохиолдол гарч ирсэн. 2011, 2012, 2013 онд Доронгой аймгийн сүүлийн 3 жилийн халдвар төвчний гаралт улсын дундсаас доогуур байсан 2 баг нийлээд тэгээд бүх дүгнэлтүүдийг нэгтгэхэд тухайн ажлыг хүлээлгэн өгч дүгнэлт болон зөвлөгөө гаргаж өгсөн байна. Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа манай дундын орчны хувьд бол яг энэ чиглэлийн судалгаануудын ажлуудыг бол бусад олон байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа нь манай байгууллагын яг мэргэжлийн байгууллагын хувьд бол тэднэрт өгж байгаа томоохон хувь нэмэр гэж нар бол харж байгаа.